Эрт цагт гол талын зааг дээр нэгэн малчин айл амьдардаг байжээ. Тэр айлд хар халтар биетэй, сүүлний үзүүр нь цав цагаан нэг банхар байв. Нутгийнх нь түүнийг цагаан сүлт гэж дууддаг байлаа. Цагаан сүлд юр бусын нохой байжээ. Тэр айлын хүүхдүүдийг дагаж тоглохгүй, гэхдээ үргэлж холоос харна. Хүүхэд уйлахад төрүүлж очино. Шүн босхоор гэрийн баруун урд талд хөвтөж харанхуйг ширтэн өнгөрөөдөг байв. Нэг зун айлынх нь нүүдэл хийхээр олжээ. Халуун өдрийн их л урт зам байлаа. Тэр үеэр айлын баг хүү тоглож явсаар хүмүүсээсээ холдоод элсэн давны цаана гаран төрчихв. Ээж нь хүүгээ хайгаад олсонгүүдээр аав нь ч морьтой дахиад нэмэр олсонгүй учраа хүүхдийн мөр нь элсэнд дарагдсан байлаа. Нүүдлийн хүмүүс бүгд сандарч нар доошилж эхэллээ. Говийн шүн хүүтэн, хүүхэд ганцаараа хонон гэдэг амь насны аюул. Тэгтэл цагаан сүлд гинт газар үнэрлээд нэг ч хуцалгүй элсний цааш тагчээ. Эзэн нь араас нь дагав. Банхар заримдаа зогсно, салхи үнэрлэн, дахин. Хэдэн дав давсны дараа тэд нэгэн хуурай сайрын аманд хүрэв. Тэнд баг хүү хэвтэж байлаа. Гэхдээ тэр ганцаараа биш вэ. Хүүгийн дэргэд нэг хортой могой цагирлан байжээ. Хүү айсандаа хөдөлж чадахгүй, нулимс нь хадчихсан байв. Харин цагаан сүлд хүү болон могоон хооронд зогсоод архирагч үгүй, хуцагч үгүй, зүгээр л газар ширтэн хөдөлгөөнгүй байлаа. Могой дайрах мөчөд банхар хүүгийн өмнөөс өөрийгөө тавьжээ. Эзэн нь ирж хүүгээ тэврэн авсан боловч цагаан сүлтийн хүзүүнд могоон хор орсон байлаа. Банхар эзэн рүүгээ нэг харан хүүгийн гар дээр хамраа хүргээд хэвтчихв. Хүү уйлан "Цагаан сүлтээ босол доо" гэж хэлсэн гэдэг. Гэвч банхар босоогүй. Айлынх нь тэр шөнө нүүдлээ зогсоож цагаан сүлтийг элсэн давны оройд нутаглуулжээ. Хүү том болоод үр хүүхдтэй үргэлж ингэж ярьдаг болсон гэдэг. Намайг хүнээс өмнө банхар олсон. Үхээс өмнө банхар зогссон. Түүнээс хойш тэр нутгийнх нь цагаан үзүүртэй сүлдээ банхарыг ихэд бэлэгшээдэг болжээ. Учир нь тэдний итгэлээр сүүлний цагаан үзүүр нь зүгээр нэг зүс биш. Гэрийн хүүхдүүдийг харанхуугаас олж авчирдаг гэрэл гэж үздэг байв.